Сайн байцгаана уу үзэгчдээ. Монгол кино нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV студиостай хамтран бэлтгэн хүргэж байгаа энэхүү нэвтрүүлгээрээ бид та бүхэндээ 2020 оноос хойш бүтээгдсэн олонд хүрсэн кинонуудыг онцлон та бүхэндээ цувралаар хүргэж байгаа. За өнөөдөр та бүхэндээ хүргэх кино болвол Монгол ахуйг, монгол хүний тухай их олон зүйлүүдийг нарийн нанд сайхан үзүүлсэн байна гэж үзэгчдээс маш их сайн сэтгэлдлүүдийг авч байсан нэгэн кино та бүхэндээ хүргэж тухайн киноны уран бүтээлчдийг бас уулзуулахаар бэлдсэн байгаа. Ингээд өнөөдөр та бүхэндээ хүргэх кинотой танилццгаая. Сүхвэ. Миний хүү аавтайгаа уулзч чадсангүй те. Хөрхөдөө таныг уулзчих юмсан гэж дандаа л ярьдаг байсан. Шүгэр. Ариуна тэгээд сайхан бүсгүй болсон уу? Хэмээн сайхан бүсгүй болсон да. Ариуна муу юм. Мөн бэлгэх байх. Тэгвэл ч чамайг тоохгүй юм байна. Харин энэ зунаас нэг айхтар өрсөлдөгчтэй болсон. Ядарч гин үү гайгаа юу? Өнөөдөр агаа хөтөй. Жаажигийн бурхан дээр хадаг тавина. Аа. Яав. Би ихнэр авлаа. Чи ер нь яасан муухай санаатай мо хог өөч. Ээжгүй хоёр суух гэдэг нь хармалаа. Солонгос гоё юу? Чамд ямар өмдний захилгаа яаж хийдэг талаар ярилтай биш. Чи архиуц юм. Нэг хэлэхэд дүүн жоо уучлаа. Та худлаа ярьж байна. Ягаад гэвэл би явуулах хүмүүст итгэж болдгоо биш үү? Нэвтрүүлгийн маань студид явуулын хүн уран сайхны киноны маань уран бүтээлчид хүрэлцээрсэн байна. Найруулагч Баяр сайхан, продюсер Уран Туяа, гол дүрийн жүжигч Алтан Дөр хүрэлцээрсэн байна. Урилга хүрлэн авч хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Урилга илгээсэн танад л үзэмт боломжтой маш их баярлалаа. Киногоо хүргээд бол нэлээд удчихсан байгаа гэдэг. Тэгээ та бүгдийг буцаад хэдүүлээ явуулын киноныхаа талаар бас ярилцъя гэд урихад та бүхэнд хамгийн түрүүнд за гэд энэ киноныхаа тухай хамгийн түрүүнд бодож нөгөө дурсаж орж ирсэн зүйлүүд нь юу байсан бэ? 2017 онд үзэгчдэд хүрсэн киногаа тийм. Яг энэ урилгыг аваад энэ тухай ярилцах болоод тэг хамгийн түрүүнд бодогдож байгаа юм бол яг кино бүтээх үйл явц те тэнд байсан уран бүтээлчид ажиллаж байсан ажиллагаанууд тэгээд янз тиймэрхүү л сайхан дурсамжууд л орж ирж байна. Дээр нь бас нөгөө үзэгчдэд хүрсэн тэр нэг 2021 он. 20. Тэр үеуд л бас бодогдож байна л да. Үзэгчдийн тэр нөгөө их тийм дата эрэг хүлээж авсан тэр үед л бодогдож байна. Анх энэ кино төслийг хинэн одоо санаачлаа тэг хамтын уран бүтээл болох ихний алхам хийгдчихсэн бэ? Киноны хувьд бол нөгөө бүр хамгийн яг эсн гэх юм уу тэр хүн бол манай гол дүрийн жүжигч Алтан Төр өөрөө ярих баг тий. Ах. Ер нь тэгээд уран бүтээл аливаа нэг уран бүтээлчийн, зохиолчийн, найруулагчийн те энзэглэлээс гардаг гэдэгт би бол итгэдэг. Тэгээд яг явуулын кино тэр үед хийгдэж яхад Монгол киночдын дунд одоо натурт гардаг те орон нутагт яадаг тийм кино маш цөөхөн болцсон байсан. Тэр сайхан байгаа л те Монгол хүний нэг нутгийн арга тарих гэдэг шиг тэр сайхан юм өгүүлэгдсэн юм шиг надад санагдчихсэн. Тэгээд угаасаа ингээд найруулагчтайгаа ярихдаа за энд ингээд нэг ер нь л бид нэр явуулын хүн гэдэг нэрээ бодож олоогүй байхаас өмнө ер нь л бид нар нүгэд байна те
Орон нутгаасаа хот руугаа нүгээд байна, хотоосоо гадагшаа нүгээд байна. Энэ нутаг оронд чинь хэ үлдэх юм бэ? Энэ санаа гэдвэл агуулсан сайхан уран бүтээл хийя гэж. Одоо бид хоёр Дамбын баяраа маань бид хоёр бол нэг ангийн мюзикл театр кино хөгжмийн дээд сургуулийг хамтдаа төгссөн нэг ангийн найзууд. Тэгэл найздаа за ийм нэг юм хийх хэдүүлээ нэг уран бүтээл хийя гэж санал тавьсан. Бараач гэсэн маш нааштай өөрөө за ийм нэг зохиол байт юм аа энийг ингэж үзье гэдэг өөрөө ч гэсэн маш их санаачлагтай ажилласан найздаа тухайн үед ч юм уу те баярлаа гэж хэлж удаагаа чадахгүй явсан те олон цаг хугацаа өнгөрсөн ба шүү дээ тэр үед тэгээ найздаа баярлаа гэж хэлээ тэгээ та түрүүн асуусан шүү дээ яг одоо киноны хадлаар юу санаанд орж байна одоо ингээд олон жилийн дараа ярихад надад бол тухайн үед энэ уран бүтээл гарах цаг нь болсон юм болов тэнд ажилласан хүмүүстэй бидэнд итгэж найдаж тусалсан дэмжсэн бүх хүмүүс одоо Урангай аймгийн Бүрд сумын баяраа найздаа тий бүүн баяраанууд байгаа шүү дээ найруулагч баяр сайхан одоо баяр цэцэг байлаа баяраа бүүн баяраануудын баяр жаргалтай сайхан ажиллаж дуусгасан тийм сайхан кино болсон. Та жүжигчтэй болохоор яг яаж сонгосон бэ? Яг гол дүрийн одоо 3 одоо гол дүрийн жүжигчид бол хоорондоо зохицол болон үзэгчид бол нөгөө яг л одоо яг ийм л дүрүүд байх хэвээр хэл зөв сонгочтой гэсэн бас одоо сайн шүүмжүүд их бол байдаг. Гэхдээ яг нэг олон зохиолоо бичиж байхдаа за би яг энд гэж бодсон уу? Ягаагүй. Нэг олон хүн бодож байгаагүй. Алтан дүр нэг дүр нь угаасаа энэ төслийг санаачлагч учраас нэг дүр нь байсан. Ялалт бол нэг дүр сонголт ирчихээрээ л явж байгаа. Өөр хүн бол бодоогүй. Баяр цэцгийн тухайд яг зохиол бичиж явах үед би баяр цэцгийн нэг юу гүтсэн. Өөрөө хийцэн юм рил байсан. Монгол хавтаа тийм үгүй. Тийм нөгөө 1-2 кинонд урд нэг орж нэг туслах дүрүүд бүтээсэн. Тэгээд тэр Америкт сурж байхдаа тэр жоохон тийм юмнууд холбоод рил хийсэн байсан. Тэр рилийн л би сошиал дээр сольж үзээл. Тэгээ энэ охинтой уулзч үзье. Ер нь юу охин хаанаас гараад тэр үгүй л. Тэгэл уулзсан. Яг би кино найруулахаас гадна загварын янз бүрийн нэвтрүүлэг шоу их хийж ирсэн л та. Тийм учраас нөгөө вид гаднах дөрх тал дээрх тийм юу вэ? Юу гэдэг. Тэгээ тэр гаднах төрхийг хараад за энэ охинтой ер нь уулзч үзье гэдэг л уулзсан да. Тэгээ баяр цэцэг яг зохиолоо юмсан нэгдүгээр хоёрдугаарт яг тэр үед ер нь том киноны гол дүр тоглож үзье гэсэн бодолтой л явсан юм билээ. Тэгээ баяр цэцэг бол шууд зөвшөөрөл тэгээ бид зурганд авахсан. Зарим үзэгчтэй хувьд болохоор нэг юм мис нөгөө модель гэхээр нэг арай өөр төрх нөгөө юм ойлголтууд ижсэн чи яг юм Монгол хавтаа кинон дээр яг гараад ирэхэд нь бол бас их сонирхолтой л байсан тухайн үед бол. Тий. Ер нь яг нөгөө юу бусад газрууд яг яаж ажилтгийг сайн мэдэхгүй нэ. Тэр үед бол баяр цэцэг төрөө гол дүрүүдэд юу хэлчихсэн гэхээр аль болох байгаагаар л бай, хувцаа бити тайл, энэгээрээ яв. Тэр үед баяр цэцгийн тэр хомсыг авах болохгүй тийм ингээд өөрхийн энэгээрээ ингээд дүүрэн хэрмэртэйгаа тэгэл явчихсан. Үсээ битээ угаа тэгэл. Тэгжээс л тэр нэг хүмүүсийн хараад байгаа яг ахгүй үнэртэй дээ гэдэг нь. Тэр нь бас тэр нь түлхэж болсон болов уу гэж боддоо шүү дээ. Та түрүүн бас нөгөө яриа хэлхийн өмнө ярьжсэн кино 2017 онд нэлтийгээд гарсан байгаа гэдэг. Гэтэл нэлээд хойно одоо яг телевизээр үзэгчдэд хүрсний дараа хүмүүс хөөе энэ ямар айтайхан кино хаанаас хийчвэ хин хийчвэ гэд нэлээх тухайн үед болоо шууган тарьж ирсэн шүү дээ. Тэр талаар та бас эргээд нэг дарсаач. 2017 онд явуулгын киноны зураг авалт болсон. Бид нэр 17 онд 18 онд очлоо нээдэг байхгүй. Тэгээд 17 он тэгэхээр 16 онд зурганд гарсан үгүй тийм ээ. Тэгэхээр 17 онд бид нар нээсэн. Гэхдээ яг би зүгээр одоо боддtiin. Бид нарт алдаатай оноотой нээлтэн дээр асуудал зөндөл тохиолдсон. Одоо тэрийг үзэсгэлэнтэй л гээд явах тийм. Маш юм драма авч ирсэн үе би. Тэгтээ зүгээр Монголын үзэгчд Монгол кино уран бүтээлчийн уран бүтээлийг маш сайн үзэх юм бол үзээд шимтэх юм бол явуулын хүн дайны кино, явуулын хүнээс жилүү дайны кино зөндөө байгаа.
Манай уран бүтээлчид маш чадварлаг, маш сайн кинонд хийдэг штеп. Зүгээр үзэхгүй гэж маш их янз бүрээр хил ам хийдэг. Продюсерийн хувьд би өөрөө кино найруулагч бас хүн. Гэхдээ энэ кинон дээр бол продюсераар ажилласан. Тэгээ яг маш азтай нөгөө одоо ковид манай кинонд бол маш их тийм эерэг нөлөө үзүүлсэн. Бүх хүмүүс гэртээ ингээд сууж агаад яг тэр үед ямар азар киногаа телевизүүдээр тараач ба гэж дотроо одоо л баярлдаг. Тэгээ ингээд тараагаад өгсөн чинь Монголын үзэгчид бүгд үтсэн. Тэгээ бүгд үзэхдээ маш гоё эерэг одоо сэтгэлүүд ингээд бутсан ингээд бүр явуулын үнээр ингээд дүүрсэн ньюспейпер тий. Тэгээ бид нэр манай кино группийн бүгд шоконд орсон. Тэгэхээр би эндээс ямар дүгнэлт хийж юм хэрэг үзээсэй л гэж хүсдэг. Үзэх юм бол кино дотор дандаа муу кино гэж юу байдгүй штэ. Заавал нэг түүхийг илэрхийлж идэг. Заавал нэг уран бүтээлчийн эмзэглэлийг мэрэгжлийн төвшөнд тий яг сайнтан ботын янз бүр л байдаг. Гэхдээ ямар нэгэн хөдөлмөр шингээд ямар нэгэн үзэл санаа илгээх гээд тэрийг одоо хийж идэг учраас эхлээд гоё үзэж сурах хэрэгтэй. Үзснийхаа дараа гоё шүүмжүүдийг тий хэлэх юм бол Монголын кино урлаг маш хурдцтай хөгжих боломж байгаа юм байна гэж нөгөө продюсераар ажилласан хүний өнцгөөс бол тэгэж харсан. Тэгээ яг энэ мөчүүд бас хэдвэл одоо бидний бичлэг хийж явах үед бол явуулын хүн говьд гээд одоо дараагийн анги бол үзэгчдэд бол хүрсэн. Одоо бүх IPTV-д байгаа бах тий. Тэр кино маань бас яг нэг сайхан мэдээг бас тадуулгасан шүү дээ тий. Тэр мэдээг бас үзэгчтэйгээ хаваалцаж. Явуулын хүн говьд гээд явуулын хүний одоо 2 дугаар анги буюу тэгтээ үйл явдал нь үргэлжилдэг үзэл санаа нь үргэлжлэх юм төслийг одоо хэрэгжүүлээд кинон маань 1 сарын 24-нд нээлттэй хийсэн. Одоо нөгөө Намади Pictures-тай хамтарч хийсэн учраас зөвхөн Univision байгаа. Univision Look дишээр байгаа гэсэн. За тэгээд Праг биш одоо хотлоо ярих гэж. Болгарын кино наадам 9300 кино 130 орны киноноос official selection буюу уралдаанд бүсэд шалгарсан сайхан мэдээгээ түрүүчийн 5 дахь өдөр аваад маш юм гоё догтлолтой байгаа. Тэгээд энэ дээрээс нөгөө юу ингээд хамгийн их ингээд бодогдох юм гэхээр мэдээж манай бидний ялгарл онцлог нүүдэлчин соёл гэдэг бол дэлхийд хаанч давтагдчихгүй. Бид одоо 2 төрлөөр л өрсөлдөж нэг бол хөрөнгө санхүү ур чадвараар, нэг бол ялгарлаараа, ондоошлоороо. Тэгэхээр биднэрт одоогийн байгаа боломж нөхцөл бидэнд одоо Монгол хүнд заяасан нүүдэлчин соёл иргэншил байна. Энэ нөгөө ахуй соёл газар нутаг тий энэ дээр бид нар амьдарч байгаа энэ ялгарлаараа л бид нар дэлхийд ондоошиж чадах юм бэ. Тэрүүгээрээ киногаа хийх юм бол дэлхий бид нарыг харах юм бэ гэж бодсон бодол маань бүр бат болоод ингээд тун утгагүй Болгарын кино наадамд ингээд явуулын говьд киногаа аваад явах гэж байгаа даа. Маш баяртай. Тий. Явуулын хүний хувьд ч гэсэн бид нар Москвагийн кино наадамд бас оролцож жисэн түүхтэй. Явуулын хүн кино бол Москвагийн 39 кино наадамд яг оролцсон. Гэхдээ уралдаанд бүсд нь биш Оросын нөлөөгөөр гээд бас нэг категори байд юм байна. Яг тэгвэл нөгөө шөгшөөний зохиол учраас Оросын одоо уул мөрөөр гэж орчуулад байгаа юм. Русский свет буюу Оросын одоо уул мөрөөр хийгдсэн кино гэсэн Оросод маш гоё хүлээж авсан. Октябрь Звезда кино театрт бид нэр 2 удаагийн үзүүрийн нээлт хийжсэн. Тухайн үед бол бас маш одоо уран бүтээлч хүний гол хүсэл мөрөөдөл тийм шүү дээ. Тэгээд олон улсаас ингээд үнэлгээ аваад тэгээд улаан хевсэн дэгээр 2 жүжигчний алах болно гэдэг бол гайхалтай мөрөөдөл. Тэгээд биелсэн мөрч байсан. Одоос бараг 10 жилийн өмнөх тухай яриад тийм тий. Тэр наадамд бол жүжигч Алтан Түр Бэлэн хоёр явсан тий. Тий. Түрүүний онд яг хийснээр үзэгч маань бас зарим хүмүүс нь мэдчихэж байгаа, зарим мэдэхгүй байж магадгүй. Тэг киноныхаа зохиолыг болохоор одоо Виктор Шушкины миний хинэг байх л. Тэгээ тэр зохиолоос сэдвүүлж бицэн гэж тэгжсэн. Тэгээд мэдээж анх энэ нөгөө одоо киноны санааг ярихчаа за яг ямар зохиол авах вэ, ямар үйл явдалтай авах вэ гэдэг дээр яагаад заавал тэр одоо зохиолыг сонгож авч түүнээс та бас ингээд сэдвлэр зохиолоо бичиж гэж ер нь батсан юм бол яагаад ер нь бид нартай бас их ойр байх болов гэсэн нэг тийм ойролцоо бас татаж харах зүйлүүд нь юу байсан юм бол яг юм эхлээд нөгөө жанра эхлээ бодох хэрэгтэй байх энийг ярих тулд бидэд уулзаад ярьж хахад ер нь яг тэр үед 16 онд одоо төрөө хэлж дээ драм төрлийн кино дээр нь
За манайх бол art house биш. Зөвхөн сайхан энгийн дараа. Хүмүүс бол art house гэж бас зарим хэлэх гээд байдаг. За ийм чанарын кино театрт болон юунд үзэх магадлал маш бага байсан. Манай продюсер болохоор тэр хамаагүй энийг зөвхөн юугаар ямар ч хэсэг хий тэгээд фестивалуудад цааж үзье гэдэг юу хэлжсэн. Тэгээд бид зориглоод хийсэн. Тэгээд тэр их зохиол өөрөө яг Оросын нөгөө хамтралын үеийн тэр байдлыг харуулдаг. Бас л нөгөө өдөө тосгод эзгүүрж байгаа тухай л өгвөл тэр мэдрэмж байж идэг хөө тэр зохиолын цаана. Тэгээ энэ нь өөрөө одоо яг манад байгаа энэ одоо нутаг эзгүүрж байгаа тухай тэр хоёр ингээд давхцаж байгаа. Тэрний өмнөх нь би нөгөө нутгаараа явчаад ирэхэд бас тэр эмзэглэл аяйгүй өндөр төрсэн байсан баг. Одоо юу гэдэг сургууль төгсөөд октоодл юу явцдаг те. Их сургууль явцдаг. Их сургуулаа төгсөөд ирдэг үуч гинөө. Тэгээд эдгэр залуучууд л байж идэг те. Хийх ажилгүй. Тэр их эмзэглэл годооч гэсэн яг хэвээрэн штэ. Тэр эмзэглэл нөгөө энд байсан учраас энэ тухайд хурц хийж үзье. Дээр нь одоо яг тэрэн дээр гарч байгаа ах トゥ хоёр нэг гундруулж байна те. Ийм тохиолдлууд маш их байгаа байхгүй. Найзууд ах トゥ нарч гэдэг юм уу те. Яг л эмгтээчүүд хаврын штэ. Тэгэхээр энэ хоёр ч ингэ тогтолцож байгаа. Тэгэл ер нь энэ сэдвийг барьж. Өмнө нь яхаа би нөгөө нэг хийх гэж үзээд чадаагүй. Нэг хийх гэж үзээ тэгээд болоогүй. Бараг 5-6 жилийн өмнө лөө дээ. Тэгээ болоогүй. Тэгээд нөгөө бэлэн нөгөө юу хөрсөөр нь байсан учраас за энэ зохиолоор хийвэл болж гэнэ үү гэт. Тэгээд танилцуулаад тэгээ өөрөө зохиолоо бичээлсэн л дээ. Тэгээ аливаа нэг уран бүтээл нэг өөрийн гэсэн бүтэх нэг цаг хугацаа төрөх нэг үеийн гэж бас байдаг тий. Тэгээ тэр яг л тэр үе нь бас тэр үеэс одоог таны эмзэглэж байгаа тэр байдлыг одоо ч гэсэн хөдөө орон нутагт байсаар л байгаа тий. Бид юу ч бас өөрчилж чадаагүй юм шиг санагддаг. Тий, энэ бол бидний яг энийг нөгөө ийм байна л гэж үзүүлж чадхаас биш. Энийг нөгөө өөрчилдөг хүмүүс нь бид нар биш шүү дээ. Тэгээ энийг тэр өөрчилдөг хүмүүсээр үздэг, мэддэг, мэдэрдэг бол өөрчлөл байлгүй дээ. Тэрнээс бид нар бол зүгээр үзүүлж тавихаас өөр яаж чадахгүй шүү дээ. Сэтгэл зүрхэнд нь бол гоё дон хийлгэж болж чадсан. Тийм шүү дээ. Уран бүтээлчтэй ч одоо зорилго нь л одоо тийм ямар ч байсан ингээд сэтгэлийн хөдөлгөнө гэдэг чинь уран бүтээлийн гол мөн чанар шүү дээ. Хүний сэтгэлийг хөдлөхгүй болоод юм хийгээд яхаа дээ тийм үстэй. Тэгээ тэр хүсээд байгаа хэлгээд байгаа санааг маань хүн зүрхэндээ хийгээд хүний мөн чанарын тухай энэ явуулын хүн бол тэр хүний доторхын тухай кино болохоос гадна хэлбэрийн тухай кино бишээс учраас хүмүүс рүү маш их тийм зүрхэнд нь очиж тархинд нь бууж бодгуулж нэг юм бодсон хүн гэдэг чинь буцаад нутураа үгүй нь л дээ. Тэр чинь ядчил тэмдэг болж байгаа лээ гэж. Зон болгон яаж очих одоо тийм нэг тэмүүлэл аавна л та. Тэгэхээр зорилгоо бол биелүүлсэн. Зүгээр юм жижигхэн нэг видео үзлээ л дээ. Дундгой аймгийн засаг даргын нэг юм яриа байна л да. Манай аймаг 21 онд 500 одоо шилжсэн байна хат руу гэдэг. 22 онд ингэсэн байна. Дандаа ингэ өсөд яваад байгаа байхгүй. За харин 25 онд хамгийн сүүлд 24 онд 1050 хүн гэж шилжиж одоо хот руу орсон. Тэгээ 24 онд шилжилт байхгүй. Зогсоод 50 хүн ирсэн байна гэж байгаа байхгүй юу? Аймагтаа буцаж ирсэн. Тэгэхээр энэ өөрөө бас нэг гэгтэй мэдэн шүү дээ. Тэрийг сонсчод би бас баярлж л байлаа тий. Тэгэхээр эн чинь бас ингээд юм өөрчлөгдөж гин гэсэн үг шүү дээ. Тэр жижигхэн нэг юм видеос тэрийг үзчихэд 50 гэдэг чинь тоо байхгүй. Тэглүү яах вэ? Тэр өмнөх жилийн тэр 1000 байхгүй болоод 50 гэдэг чинь магадгүй 1050 байхгүй. Тэр яваагүй 1000 авахаар. Тэгэхээр тэр бол их гэгтэй мэдээ. Бас баярлж л байлаа тий. Дэлхийн хөгжлөөс чинь залхаад тий энэ нөгөө нэг юм натурыг аюу хүсэж байгаа энэ хүсэмжилж байгаа үед бол манай монголчуудын амьдралын хэв маяг энэ онгон тагшин байгаль амьдралын тэр илүү дутуу шунал илүү дутуу юмд одоо автадгүй байгалийнхаа иргэшээлээр амьдрч чаддаг тэр чанар одоо модонд орж тэрийг үзэж маш олон зөөлчд Монголоор одоо нэг 3 хоног ч гэсэн ингээд
Зүлгэн дээр зүгээр гэрээ бариад дээшээ хараад хөвтөх тэр мөрөөдлийг чинь дэлхий тэгээд хүн төрлөختөн тэгээд хахад манайхаа одоо энэ бол улам л харин өшөө илүү их тийм уламжлалт юм аалтахгүй хүн шиг их гоё байх юм бол энэ мод иргэцэн гэж одоо дааш амар улс төрчүүд энэ тийм явуулын уран бүтээлийн яриа аяг улс төрийн яриа одоо тийм 9 жилийн өмнө явуулын үнийг хийж яхад байсан тэр нөхцөл байдал сая явуулын говьдыг хийгээд жоохон хүндэрсэн болов уу гэж би бодож ирсэн. Яг үнэхээр те мориндоо хайртай, малдаа хайртай, нутагтай хайртай болох төр ирчүүд нь үлдээд байна гэдэг тийм яриа би зөндөө сонсч ирсэн байхгүй. Тэгсэн чинь яг говьд хонгорын тэр Севрэ сумд очиод тэгэхэд байдал шал өөр болцсон байна. Одоо сум болгон одоо юу ч гэдэг хөгжилтэй хөл нийлүүлээд сүлжээтэй болсон байна. Тэр айлын нэг хүүхэд заавал нэг хүн англи хэлтэй болсон байна. Тэнд хөгжил хаана Монгол хүн хаана л байна тэнд хөгжил нь байж гин гэдгийг би хараад оо ямар гоё юм бэ. Энэ улам ингээд цаашаа ингээд яах юм бол нахуу тий заавал хот руу ш тэндээ сайхан эрүүл агаарт тий хүүхдүүдээ эрүүл орчинд тий ахуутайгаа өөрсдөө амьдарч хэдэн мянган жил амьдарсан энэ ахуйгаасаа салгалгүйгээр ингэж байж болох юм байна тий тэгэхээр сонсч байна. CNN-ийг утсан дээрээ шууд үзчихэв. Энэ бол Манайс нэг хоцрохгүй байх боломжтой байгаа. Хаач тийм байгаад байгаа байхгүй. Хөгжлөн л байгаад хүмүүс нь л хамгийн гол нь одоо хүмүүс нь одоо юу гэдэг нь эрүүл сайхан байхын тулд нутагтай байхын тулд тэндээ яг хотод байгаа юм шиг байж болж байгаа байхгүй. Одоо хүргэлтээр юм захиалахад баг л очиж штэ. Баг л очиж ийм болсон байна. Заавал хэмнэл гэдэг байгаас. Та яг өөрөө одоо 16 онд зураг авалтан дээр байхдаа яг өөрийнхөө анхын эхлүүлжсэн төслөө өөрөө бас дүрэнд бүтээгээд хийж явах үедээ бас яг ямар одоо эмзэглэлийг дотроо тэгээд за би энийг л өөрийнхөө дүрээр дамжуулаад үзэгчдэд хүргэх юм шүү гэж тэгжсэн тэр одоо зорилго чинь кинон дээр бол хэр сайн биелсэн бэ? Маш гайхалтай байсан шүү дээ. Одоо найруулагч, продюсер ажилласан кинорын бүтээлчдийн бүх хүч хөдөлмөрөөр миний бодож исэн санаж исэн юм маш гайхалтай гарсан. Уран бүтээлчүнд одоо нэг дүрээрээ дооглогдох гэх юм уу те нэрлэгдэх гэдэг нэг гайхалтай том хүндэтгэл үүдэн шүү дээ. Одоо тэр бол надад үнэхээр маш том одоо цаашдаа ажиллах эрч хүчтэй цаашдаа илүү хийх хүсэл мөрөөдлөл надад авчирсан. Одоо годомжинд явахад энэ нөгөө явуулын хүний хин блэ дүүн нөгөө нэрийг мэдгүйсэн сайн. Энэ бол надад бол маш том шагнал болсон. Тийм болохоор за миний хэлэх гэсэн миний хүсэж исэн те миний эмзэглэж исэн бүх юм энэ дээр маш сайхан болж те одоо найруулагч нь бүх хүмүүстэй төгссөн ажиллажээ л гэж би бодож байгаа. Түүнээс бол одоо би сайн тоглосон гэж би ерөөсөө тэгж боддгоо. Яагаад гэвэл хамтын кино уран бүтээл бол хамтын уран бүтээл те. Бүх хүмүүс тэнд байсан. Манай Энжи байна. Манай нүр будагчин хэн Жаги байна те бүгдээрээ л маш сайхан ажилласан. Одоо эргүүлээл бодоход ер нь бол жоохон тийм цомхон групп байсан. Гэтэл хамгийн гайхалтай нь маш олон хүний хийдэг ажлыг маш цөөхүүлээ, маш чадварлагаар бүтээж чадсан байна гэдэг надад үнээр баярлалаа штэ тий. Ингээд өнгөрмөр санагдсан тэр юм тэр байгаа. Яг ингээ ярахаар нөгөө киногоо ингээ эргүүлээд үзэхээр киноны ингээ хэсэг болгоныг харахад энэний ард тэр маань байсан энэ байсан гэх нөгөө кино багийнхныгаа ингээ бүхлээр нэг эргэж сандаг штэ тий хэдүүлээ одоо бас яг энэ мөчөд магадгүй одоо цэнхэр дэлгэцээр кино уран бүтээлд ажилласан за мөн Өвөрхангай аймгийн бүр цомонд та бүгдийн зураг авалтын үед хамтд нь байж арын албанд нөгөө нэргүүгээр зүтгэдэг тэр нутгийн хүмүүс гэж нэг сайхан хүмүүс тус нэмэр бүрддэг штэ тий кино маань тэр хүмүүсийн талаар хэдүүлээ бас нэг юм дурдаа тэр хүмүүсийгээ бас нэг яриул. За манай кино групп бол түрүүний алтан төрийн хэлдгээр маш цомхон групп байсан. Нэг 20 хүн 20 хүрсэн юм уу? 20 бараг хүрэхгүй тий. 20 за 20 л ах бараг. Хэдэн хоног ерөн зэрэг авсан юм бэ? 15 6 хоног аваад ирсэн. Тэгээ хамгийн түрүүнд мэдээж Өвөрхангай аймгийн бүр цомын Баяр сайхан ганццэг гэдэг хоёр за ёстой үнэхээр 21-р 100-д хөдөө бол үнэхээр ховорхон хоёр залуу хосон.
бид нэр ажилласан. Маш ажилласан тий. Тийм маш ийм ажилласаг тий. Манай тэр хоёр залуу бас бол үнэнч тэгээд тэр мал ахуй нөгөө ажилтаа айлын хотон цэвэрхэн нөгөө мал нь өнгөтөө байдаг гэж хөгжүүл ярьдаг гэсэн. Үнэхээр хундан цагаан хонтой. Тэ адуу мал нь дийлсүүл нь гоё засаатаа үнэхээр өнгөтөө зүстэй. Тийм сайхан ажиллах залуу гэр бүлийн манай кино групп байрлсан. За тэгээ мэдээж тэр бүрдийн тэр хавьяагаа маш олон айлууд бас ёстой өөр өөрсдийн чадах чинээгээр эрвэхээр тусалсан. Тэгээд бүгдээр нэлээд ч олон айлаар ор зураг авсан тий. Тэр чинь 2 3 айл гардаг штэ. Цирк ган төрийнх байна. Чон гүрээ гэдэг нэг айл байна тий. За тэгээ мэдээж манай кино группэд тусалж ажилласан түрүү энжи гэдгсэн бас манай энэ телевизийн салбарын охин байдیں۔ Бүр тогооны байруул гэдэг нэртэй болсон тийм. Ийм том сэсгэр өстэй байхгүй. Тэгээд өөрхөн олон хоног 12 хоног тийм тэгээд галтгоотоо бүх туслах ажил ингээ хийхээр бүр ингээ нөгөө том ус нь бүр ингээ сэсгээд ялтах тогооны байруулаа гэдээ нэрлээд төгсгөлт нь доор нөгөө нэг зургийнхын доор тогооны байруул сургууль төгсөж байгаа юм. Тэгээд нөгөө энэ зүйлээр та одоо наа чин групп дотор л байсан юм шиг ингээд олон түмэн зарлаад гэхдээ яа тийм. Одоо манай их том телевизийн их том продюсер л За. Тэр үний удаас нөгөө уран бүтээлч болох нөгөө том сууринаас та бүхэндээс хамт бас тэр кино групптаас тавьсан байхана штэ. Хамгийн нөгөө юм жижиг ажлаас нь эхлээд хийгээд. Тэгээд нөгөө юу яадаг штэ энжигийн дандаа энжигийн тухай ярих юм ааш. Нөгөө кинонд нэг жоохон хэсэгт ордог байхгүй нөгөө тогооны байруулал маань. Тэр маань монтажаар хасагчихгүй юу? Тэгээ нээлтэн дээр тэгсэн чинь нөгөөч маань өөрийгөө гарна гэж бодоод тий. Айгу хүлээлттэй байгаад исэн чинь. Ээж аавгаа дагуулаад маш гоё хувцас өмсөөд өсрөө өрөөд ирсэн чинь бүр хийлч чаддгүй биднэрт нөгөө тооны байрал айгу хайртай юм чи. Тэгээд бүр сүлд нь чи байхгүй штэ. Хасагдсан штэ. Нээлтэн дээр хэлж байгаа юм тий. Тэгээд зүгээр хамаагүй гэх нөгөөч маань их тийм юу л та. Их цайлгаа. Энэ ярилцлаганд бас манай ялтах баяр цэцэг хоёр маань ирэх ёстой байсан боловч ажлын шаардлагаас болоод ирч чадаагүй шүү гэдгийг бас хэлэх ёстой баха. Тэр гурыг бол одоо яг ингээд зэрэгцүүлэл харуул гоё явахсан баг тий. Тийм шүү дээ. Яг энэ гурыг харна гэж бодож байсан. Гурван жүжигчнээ ингээд зэрэгцүүлээд харсан бол маш гоё ансамбл нь тохирсон, маш их тийм бие биенийхээ тоглолтыг их гоё дэмжсэн, маш гоё одоо жүжигчдийн одоо партнерлол бол аюун мундаг гарсан шүү дээ. Их тийм кастинг их зөв хийгдсэн. Тухайн үед бол энэ баяр цэцэг байлаа бол бас нэлээ их тэгж асуудаг байсан тий та хэдээс ялтах төрөө найруулагчаасаа. Тэгтээ нөгөө ихнийхэн гол дүр байсан надаас ирэл за би ингээд маш их тийм хөдөлмөрч юм байлээ ш манай Белач ингээд уншаалын тий үг ингээд чэслээлээ. Дэлхийн месс явахынхаа өмнө тоглолцоод явсан байхгүй. Тэгээд бид нар яг киноны юу гэсэн чинь дэлхийн месс инээ тэрээгээд ямар яг стан цаг хугацаанд болж юм да ийм сайхан дамдын баавд гэсэн шүү дээ. Баавар ч одоо өөрхөн бурхан болцсон. Баав маань кино зураг дууссан дараа тэр чинь 10 сард кино дуусаад дэлхийн мэс чи 12 сар үлээ 11 сард болоод тий. Тэр нөгөө кино групп мэдээж нөгөө бэлага дэмжиж нөгөө сая цуг явцаас бүр ингээд ижил тасал дотно болцсон. Тэгэл ингээд бүгд дэлгэцийнхаа өмнө. Тэгсэн чинь хамгийн одоо өндөр настай баав маань залгаснаа энэ нөгөө манай бороо хүн маань месс болох нь үдэ. Бүр ингээд таниад тэгээд тэрийгэ дэмжиж тэгээд одоо их маш том амжилт үзүүлсэн шнэ Белагийн үед олон нийтийн санал болгоны месс гэдэг чи одоо Монголын одоо мессүүдийн түүхэнд байгаагүй том амжилт шүү дээ. 11 гэсэн тий. Тэгээд манай хөдөө байсан хүмүүс маань энэ нөгөө ариун наач месс байсан юм уу гэх нөгөө тэр нь ч нөгөө месс алдсан явж байгаа шүү. Өөр юм кантаа сайлын дээл өмсгсөн хүний чинь тэр дэлхийн том тайзан дээр ингээ гараад ирсэн чинь өөр хангай аймгийн бүрдийнхэн үзээд кино групп тэр чигтээ үзээд муу баав маань бүр захын муршгаад сууж ижлээ тэр үе бүр дараа нь яриад найруулагч чинь наад илээ сольж болохгүй хэр болтлоо өмсгээд Нөгөө зөвхөн зурганд орохтой хувцас болохгүй бүтэн яг тэр хувцастайг байгаад гэсэн юм биш үү тий. зөв төрж тэгээд явж байгаа. Ер нь бол яг тийм тохиолдолд бол жүжигчид тэр дам эмэгтэй жоохон тохгүй л байдаг байх л та. Тэгээ өөрийнх нь бас нөгөө амьдарч ахуугаас их ондоо хөдөө шууд очиод одоо тэр хувцастайгаа байгаад байна лээ. Тэг бүр өсгийн чугаалгадаг байсан юм дээ. Тэг хавар угаасан да. Одоо би сая явуулын говьч кинон дээрээ ч мэдэрлээ. Тэг багасаа ингээ хотод өс төрнөд ингэсэн юм байлаа ч гэсэн тэр ахуйд гараад бол тэр сүнсэн сэрнэ гэдэг шиг бүх юм Монгол хүний
тий. гэндэг юм уу сүнсэн тийм байдгийн байд. Нэг тийм одоо би ингээл эргээд байлаа ингээ бодоход нэг тийм амар хэцүү байгаад гэсэн юм шиг байхгүй ингээл. Өөрөө л Яг л нэг гэртээ байгаа юм шиг байгаад байгууд энэ бол угаасаа л өгөгдөл юм байна да. Тэр олон мянган жил тэр цааг уурт тасаж ирсэн тэр юмдаа л байдаг юм байна. Ойлгосон шүү. Манай тэр явлын говьдын тэр инхлэнгээ жоохоо охин тиймээ харж л байсан баг. Ярьж л байсан тийм. Нэг мэтгэл унаас сурцсан байсан. Тийм үү. Юус айж тийм үнэ л гэж юм. Эсвэл нөгөөдүүл нь таньдаг болчихдаг юм уу тэмээнүүд нь өө энэ нөгөө тэр чинь байгаад тэгдэв үү. Та бүхэн ингээ киног ярахаар ингээд биднэрт үзэгчдэд хүртэл ингээд нөгөө за тэр хэсэг яг тэр хэсэг гэдэг нэг юм таатай үлдсэн хэсгүүд байгаад байдаг шнэ. Хэдийгээр та бүхэн өөрсдөө киногоо бүтээсэн болохоор киноныхаа бүх эд хэсэгт хайртай байдаг ч гэсэн яг одоо ингээд үзэгчдэд за тэр хэсэг маань ингээд хэрвээ тодруулаад онцлоод хэлвэл киноны хайл хэсгийг илүү их онцолж яг одоо таны сэтгэлд илүү их бууж байна. За яг сонирхуулж хэлэхэд үзэгчдэд сонирхуулж хэлэхэд кино өөрөө нөгөө үйлдвэрлэл процесс байдаг. За одоо тэр нэг юм хүрхрээтэй хэсэг байна. За тэрний ингээд харахад ингээл хүрхрээ ингээл хөрхөө нэг жоохон байх л энэ. Агтал тэр чинь тийм хүрхрээ байхгүй байхгүй. Тэр дээр манай зургийн дараа батнаас ингээд 200 нэг бошигтой тий. Ажхан гойж. Ингээд гоожуулаа л тий. Гэвч тэр хадлантай хэсгүүд жишээлбэл тэр чинь бүр намар хадлан дууссаны дараа. Азуулж нэг юм жоохон судаг таарсан. Авааг үлдсэн. Тэгээ эндээс гарахтаа ч л нэг жоохон юм үлдээгээрээ энэ гэж цайлах шиг байсан. Нөгөө хадахгүй үлдээгэр гэдгсэн ерөнхийдөө хадаад дууссан байсан. Тэгээ тэр нэг жоохон судаг дээр тэгээ тэр айлуудын өвлжөнд дөрөг онжмол бодолтой өссүүдийг бүгдийг татаж авчираад тэгээ тэрийг ингээ хадаж байгаа юм шиг тэр нөгөө үйлдвэрлэлийн процесс хөтл одоо яг бодгож юм л да тэр хийж явах үед байсан. Эргээд тэр нөгөө юун дээр сарахаар тэгж нөгөө нэг харгалж зураг авалтынхаа өнцгийг тохируулж хийсэн гэхэргүй яг л сайхан цаг үедээ л гэсэн юм шиг тийм таарсан. Тэгж л харагддаг шүү дээ. Манай киноны объектууд их гоё тий. Тэр хадлан тэрэг тий. Тэгээ тэр хашаан дээр хадлангаа яаж хашаан дээр объектууд надад бол үнэхээр маш ахвалдаг. Ахыг бол яг тэр чигээр нэг үйлдвэрлэл гэж явж нөгөө сүүлийн тэр нөгөө нэг явуулын хүнд гээд сүүлийн сценэд гэж тий явуулын хүнд бити итэг би явуулын хүн шүү тэгээд ялдах хэлдэг. Тэр чинь Улаанбаатарт тулын. Үгүй шууд. Тэгээ бас нэг юм гэвэл яг нөгөө үзэгчдэд одоо найруулагч шилбэл бодсон тэр юмнуудаа ер нь ингээд тайлбарлаа явуулахгүй шүү дээ. Би ингэж бодож энийг хийсэн, тэгж бодож энийг хийсэн гэдээ яваад байдаг. Тэрийг зүгээр ингээд үзэгч өөрөө мэдрэх ингээд тэр процессыг харах бас таатай байдаг л да найруулагч бод. За юу гэдгийг эхэндээ зарим хүмүүс асуудаг л өдөө очиод яагаад ийм мал хуваа харуулдаггүй. Одоо манай 70-80-ад оны хөдөөний кинонууд дээр ингээд талаар нэг багширсан мал сүрэг тий. Ингээл наагур нь хонь бэлчээл тэр цаагуур 10 20 гэр харагдаал. Гэтэл манай бид нар чи өөр юмны тухай ярьж байгаа ч яг бодит байдлын тухай ярьж байгаа. Тэ хаосоо өвлж өгч гинөө эдгэрсэн тэрэгч гинөө тэ тэтгэе мал ганц хүнч гинөө энэ тухай үзэж байгаас бидний нэг киноны хэл маань өөр хөхгүй. Энийг үзэгчд зүгээр шүүлд ингээ ойлгоцсон байгаа нь их тийм талархуу штэ гэдэг. Уран бүтээлч нэг юм. Энэ чинь нэрээ тийм бай. Дүрслэлээрээ ингэж үзүүлээд байгаа юм байна. Гэ нөгөө урд нь ихжсэн хүмүүс маань дараа нь тэрийг ойлгоцсон байхад тэр их тийм таатай л мэдрэмжлээ. Сүсэг атмосферт нь ороод хөтлөгдсөн. Заавал тэрнээс болоод би тэгсэнгүү гэж хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгсэн ч гэсэн ингээ хөтлөгдөн гэдэг бол бас уран бүтээлийн өөрийнх нь хүн чанарын зорилготой хүрсэн уран бүтээлийн чанаралт. Тэр жишээлбэл яг зургийн талбай дээр наагийн манай шүү дээ. Хүмүүс мэддэг болов Take Off хамтлагийн дуучин наагийн наран гэрэлтэй. Бас чадварлаг оператор дүрсний хүн киноны хүн шүү дээ. Тэр юм мэддэг. Энэ кино бол өөрийнх нь дебют байсан. Нагийн хүртэл гэж хэлсэн шүү. Найруулагч тэр араар ингээ гоё ингээ мал яваал. Үгүй наагийн мал явахгүй.
чи хоосон болцсон газрын тохиолдол. Тэгээ бид нар чи өөр юм хэлэх гэсэн учраас тэр мал хуу тэр олон юу хэрэггүй гэл тийм мэдээж л ярьж байгаа юм л да. Наги манаас эвлүүлгээ хийсэн шүү дээ. Тэр Нямбалт. За алтан дор жүжигчний хувьд яг кинонытай өөртөө ингээд хамгийн их буучсан одоо магадгүй үзэгчд бол киног хараа за тэр хэсэг энэ хэсэг гэд ингээд бас ингээд хардаг. Ялангуяа ингээд зүгээр л одоо өдөр талаас нь ботхоор өөрийнх нь хайртай эмэгтэй хатан хайртай болчихсон гэдгийг тэр мэдэх тэр акшн тэр мэдрэмж гэд бид нар бол арай өөрөөр харна. Та бол яг тэр дүрийг бүтээсэн хүний хувьд киноныхаа аль хэсэгт илүү их сэтгэл хөдлөж магадгүй танд хамгийн их тодорхойлцсон байна вэ? Бүх хэсэгдэр л тийм байсан. Жүжигчин бол олон янзын характерыг, олон янзын дүр төрхийг гаргах ёстой болов гэж боддог. Миний хувьд бол сайнаа бол яг л одоо юу гэх юм, ачаал хүн. Ер нь тийм найруулагч намайг заа жоохон хурдан ярих хэрэгтэй байна л гэдэг юм хэлсэн болохоос чи юм яг ачаал хүн баггүй юу. Тэгтэр би яг тэнд одоо найзуудынхаа донд эрхэлж ягаал тоглосон. Тийм одоо манай өөр хангаан богд сумын байраа гэдэг чинь баяр сайхан гэдэг чинь манай найз. Бүрдийн манай найз, найруулагч нь манай найз. Тэ продюсер нь манай эхнэр. Би тэнд чинь зүгээр эрхэлж байгаа л дууссан яг тийм сайхан энерги тунд ингээд сүулт нь уран бүтээлээ харсан чинь яг л болсон байна лээ. Кино бүтэх процесс өөрөө яг нөгөө кино үйлдвэрлэх процесстойгоо ер нь зэрэгцэж явж ирсэн кино нэг зохиол. Тийм болохоор яг алтан дөрв дээр нөгөө оюутан цагийн найзууд олон жил нөхөрлөж байна. Ялал дээр бас маш олон жил нөхөрлөж байна. Тийм болохоор нөгөө зохиол бичихэд нэгдүгээр цаг хугацаагаа бодсон тэр яг энэ хоёр дээрээс өөрөөр бичиж байгаа. Энэ хоёр хүнийг илүү мэдж байгаа. Тэгээ энэ хоёрынхаа нөгөө нэг блог дээр л суурил бичиж байгаа юм л та. Дөрөөгийг чи би мэддэг учраас мэдээж нэг юм дээр зөрчилдөн гэдгийг бол мэдчихсэн. Тэр дагуу зөрчилдсөн. Юун дээр зөрчилдсөн вэ? Тэр одоо төрөөд хэлж би яг өөрөөр байсан гэж. Тэр нөгөө текст зоох тэр юучил тэрэлтэй тэр арга байл. Төрөө маань бол яг юуны драмын театрын жүжигчний дүр маш тийм эмоцтой одоо хүн хэлдэггүй юу. Миний бодлоор их сургууль багтаал тийм байсан. Тэгээ би эмоцийг дарна гэж юусоо бодож байсан. Эмоцийг гаргахгүй гэж. Тэгээ бид тэрэн дээр нэлээд зөрчилдсөн. Тэгээ тэрийг дөрөв маань их ойлгож дуусгасан. Эмоцоор юусоо эмоц хэрэггүй гэдэг тухай бид их ярьж байсан. Хэмээ ялалт бол яг тэр чинь юм ингээл за энэ чи юм шиг л галс ярилцаал ойлголцдог гэж юм баггүй. Найруулагч нар ялттай ажилласан хүмүүс бол бүгд л мэддэг баг. Баяр цэцгийг бол нэлээд залуурдах хэрэгтэй. Залуурдахдаа одоо тэр чинь анхных нь кино. Одооных шиг ийм туршлагатай болоогүй. Тийм учраас их олон юм ярил толгой нь эргэх байсан учраас маш цөөхөн үгээр өөрөөр нь тэгээд ингээд баг чиглүүлэл явчих болчих юм байна гэдэг тийм л юу өстэй тэргээрэж болсон баг. Ер нь. Манай нөгөө хэдэн туслах дөрүүд их өрх шүү дээ. Хөлгөө байна. Лавг тулан байна. Тэ хиний Боско гэсэн нэрийн хин гэдэг мөнх тулаад энэ дүүнээс директор арын албанд ажиллаж байгаа л гентхэн өрөвтэй болж аваад Маргаш хатлангийн зургтай шүү. Энэ өсөдөнд яатсан байсан. Үхэрд идэвчвэ гэж Боско хөлгөө хоёрыг манж хонолдог. Өсөө мал идэвхгүйгээд хоёр сонлоо баг. нэг ойлгохгүй юм болцоо явж байсан шүү дээ тий. Баг нөгөө хэдүүл нь ажилдаа уяагаад мартаад хоол унд аваач үг юм уу яасан нэг л аюу цогторч мал хамгийн чухал бас хэсгийг харж байгаа хүмүүсээ тий. Тэгээ хин бас ирдэг ш тий. Нөгөө мөнх хоёр маань шүү дээ. Эдний бас нэг эдний 3 гол дүрийн маань нөгөө бүхэн булаацлаад байгаа гол дүр байгаа шүү дээ тий.
За бидний ярьцлага ер нь бол дуусахад өгч जैन. Тэгээд энэ ярьцлагын дараагаар үзэгчд маань болохоор явуулын өнгө киногоо үзнэ. Тэгээд үзэгчдийн хувьд болохоор киног ингээд өөрөө үзэхээс гадна уран бүтээлчдийн бас амттай яриаг сонссны дараа үзэхээр киног бас нэг арай өөрөөр үзэх харах, магадгүй олж хараагүй зүйлээ олж харах бас нэг тийм тал бас байдаг. Тэгэхээр ер нь ягаад хэрэг үзэж амжаагүй хүн байх юм бол магадгүй нэг удаа үзсэн хүн байлаа гэж бодоход явуулын өнгө киног та заавал үзээрэй гэвэл уран бүтээлчийн зүгээс яагаад гэдэг дээр та ямар шалтгааныг хэлэх вэ? Одоо бид нөгөө нүүдэлчин соёл ах гэж тэргээрээ их бахархах, амаатах урдаа тавих хэрэгтэй. Гэтэл одоо яг байж байгаа энд сууж байгаа, яг энэ талбай дэгүүр алхаж байгаа энэ хүмүүс чинь өөрөө Монгол ах байхгүй. Өөрөө л энэ хотын амьдралд амьдарч байгаа бид нар ч гэсэн бусад хотын амьдралд амьдарч байгаа улс орны хүмүүсээс шалондоо ах байхгүй. Энэ өөрөө Монгол ах. Тэнд хөдөө байгаа чинь бол бидний нөгөө нэг нууг тэр ахгүй бидний энэ дотор байгаа ахгүй. Тэгээд тэрийг үзэхээр ингээд нэг юм сэрээд бодоод тэгээд нэг үнэртж явах шиг те чимээн сонсогч явах шиг тэгээд идэв юм шиг. Тэгэхээр миний зүгээр яхаа үзэгчд яагаад энэ киног үзэх вэ гэдгийг одоо тайлбарлах юм бол тэр энэ дотор байгаа тэр нуух ингээд унтцсан ба эсвэл сэрээгүй байгаа эсвэл ингээд энэ далд байж байгаа тэр нэг язгуур чанар нь сэрээсэй л гэж. Тэрийг сонсоосоо тэрийг ойлгоосоо одоо бид нар их тийм бужигнаатай амьдарч штэ. Бужигнаатай. Гэтэл яг язгуурын тэр Монгол хүний чинь хоорондоо харьцаа шалондоо ийм одоо байгаа шиг биш шүү дээ. Тэр мэдрэмжээл сэрж сонсож үзээсэй л гэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол одоо бид нар чинь маш бужигнаантай байна. Бие бинийгээ сонсоо байсан байна. Бие бинийхээ өдрөө харж чадхаа байсан байна те. Тэгэхээр энэ нэг л олж хараасай, олж мэдрээсэй л гэж бодож байна. За баярлалаа. Явуулын киноны нөгөө нэг продюсерийн хувьд хэлэхэд бол энэ киног яагаад үзэх ёстой юм бэ гэхээр нэгдүгürt би яг одоо энэ нэвтрүүлэг сууж байгаа кино урлагийн зөвлөлөөс 2000-ад оноос хойш шилдэг ч гэдэг юм уу олонд таашаал хүрсэн 10 кино юу? 10 кино гэсэн. 10 киноны нэгд яагаад явуулын хүн орсон юм? Энэ үзэгчдийн болон уран бүтээлчдийн бие биендээ хүргэх санаа болон үзүүлэхийг хүссэн зүйлдээ хүрсэн учраас өнөөдөр бидний уран бүтээлчид энд сууж байгаа учраас энэ киног үзсэн ч вэ, үзээгүй ч вэ ахаад үз. Ахаад үзэхдээ та гоё сэтгэл доторх тий. Тэр хүмүүс ер нь яах гэж одоо сэтгэл зүйн болон лам болон эмч болон юу гэдэг тийм мэрэгжлийн хүмүүс төр очдог штеп. Тэр хэрэгцээ шаардлагыг чинь тий энэ доторхыг чинь гоё онгоолгож уудалч монгол хүн байх сэтгэлээ чинь гоё хөдөлгөөд уйлуулад инээлгээд тий хямраагаад эсвэл гоё донслуулаад тэр мэдрэмж сэтгэл доторх тэр мэдрэмжид чинь бүгдийг хөвгөлсөн тэр зорилготой хүрсэн кино учраас ахин нэг үзээгүй нь үзэж тэр гоё таашаалаа оюуныхаа тэр одоо атренуудыг гоё ажилуулж гоё таашаал аваасаа гэдэг нь авдаг учраас гэж баттай хэлээ. Одоо бол тий анхол аваач үгүй ч үгүй айгүй төгшөртэй л байдаг шээ. Одоо бол баттай хэлнэ. Авдаг кино учраас оюуныхаа гоё таашаалыг авч ахин үзээрэй гэж хэлээ. Тэгээ араас нь явуулын говьд буюу 2 дугаар ангид гарсан учраас 2 дугаар ангид өшөө илүү таны энэ мэдрэмжийг чинь өшөө илүү тансаг хөвгөлж мундаг одоо сэтгэл мэдрэмжийг хөвглөх тийм уран бүтээл болсон. Тийм ч учраас одоо эхний фестивалуудынхаа навчнуудыг аваад эхэлсэн энэ уран бүтээлийг явуулын говьд гээд та бүхэн хайгаад үзэх юм бол Univision-ээс үзэх боломжтой. Тэгэхээр явуулын төсөл ахиац цаашаа үргэлжлэх магадaltaй. Явуулын хаач үчгэн тийм одоо суурьтай одоо алсын хараатай хол амбицтай мөрөөдөлтэй ийм уран бүтээлчдийн эхлүүлсэн бол улам одоо өндөр явах тийм тавилан заяа байгаа учраас заавал үзээрэй гэж хэлье да. Яг л продюсерийн одоо үг байлаа да гэ. За алтан төрж үзчихнэ. За тэгээд энэ Монгол кино гэдэг энэ сайхан энэ нэрийг бол би үнэхээр биширч байна. Энэ сайхан нэвтрүүлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Би нээлтэн дээрээ тэгээд сэтгэл хөдлөлт тэгсэн юм аа. Сайхан Монгол кино гэдэг. Ягаад ч юм аман тэгэл ороод ирсэн. Тэгээд Монгол киноныхаа нэр хүндийг
өшөө илүү өргөж явах хэрэгтэй урлагийн те Монгол урлагийнхаа нэр хүндийг илүү өргөж явах хэрэгтэй хүмүүсийн хувьд те өөрөө ч гэсэн хүний хувьд бол энийг нэг хуучин байсанд нь ч юм уу те эсвэл дэлхийд өрсөлдөхөөц нэртэй энэ сайхан Монгол кино гэдэг нэр хүндийг авч явах туйлын хүсэл байдаг. Тэгээ хоёрдугаарт бас манай явуулын киноны хөгжим Жона хамтлагийн цогоогийн тэр хөгжим бас хүнд хүрэх нэлээд жинтэй үүргийг тэр хөгжим нөлөөлсөн гэж би боддог. Тэгээд ягаад ч энэ тал нутаг сайхан хангаа байгаль гарахаар тэр хөгжим яах хэрэггүй дутагдаад нэг хигдээд тэрийг дуурах тэр бүр нэг ай дандаараад тэ бүх юм жин там бүрэн төгс болж байгаа юм шиг надад санагддаг учраас тэр хөгжим нь бас чухал шүү. Та нар сайхан мэдэрч үзхийг бодоор мэдэрч үзээрэй. Угаасаа мэдрэмж чинь өөр сэтгэл чинь өөрөө сэрээд ирнэ, баясаад ирнэ, тэ? Тийм л энэ тэр хөгжмийг хэлэх гэсэн. Монголын үндэсний кино урлагийн зөвлөл ТV-с телевиз хамтран та бүхэндээ 7 хоног болгон хүргэж байгаа Монгол кино нэвтрүүлгийн маань ивент тэтгчээр Denk Pharma ажиллаж байгаа. Тэгээд Denk Pharma-гийн зүгээс манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож байгаа зочид маань бас бэлгийг гардуулахаар өгсөн байна. За би тэгээд дотор нь байгаа бэлгийг танилцуулах юм. Яагаад тэгэхээр кино уран бүтээлчд маань яг одоо ингээ хавар цаг гэдэг бүгдээрээ шинэ уран бүтээлтэй гарна. За нойргүй, цаг завгүй маш их нөгөө ачаалттай ажилтдаг шүү дээ. Тэгээ яг тэр үед нь тааруулсан маш гоё бүтээгдэхүүнийг бас ивент тэтгч маань биднэрт бас өгж байгаа юм байна. Denk Pharma-гийн бүтээгдэхүүнүүдийг бол үзэгч маань бол бүгдээрээ самжиж та ядч гэсэн бас гэр бүлдээ бол хэрэгэлдэг байх гэж бодож байна. Миний хувьд бол нөгөө магниг нь бол байнга хэрэгэлдэг. За ер нь бол нөгөө магний бол биднийг бол тайвшруулж за булчингийн үйл ажиллагааг одоо сулалд бас дэмждэг. Бидний ядаргааг бол тайлдаг бол одоо энэ керамагнез нь болохоор эрт богино хугацаанд маш эрч хүчийг одоо өгөх зорилготой юм байна. За энэ дагуулагдж байгаа одоо бүтээгдэхүүн болохоор бидний булчингийн үйл ажиллагаа, тархины үйл ажиллагаанд бол маш хурдан хугацааны сэргэлтийг бас өгөх юм байна. За тэгээд үүнээс гадна бусад одоо мэдээллүүдийг та бүхэн бас энэ дотор нь би хийчихье. Тэгээд шинэ бүтээгдэхүүн болохоор бас үзэгчд маань бас сонирхоод үзээрэй. Хаврын ядаргааг одоо ялж илүү их эрч хүчтэй байхыг бас та хүсэж байх юм бол одоо керамагныг бас авч хэрэглээрэй. Үүнээс гадна мэдээж гэр бүлтэн зориулаад одоо хүүхдийн D витаминыг бас бэлгийнхэн багцад бас Denk Pharma-гийнхан маань хийсэн байна. За тэгээд манай маш богино хугацаанд тарих оюуныхаа их өндөр тесрэлтийг хийдэг уран бүтээлчд маань бас зориулж энэхүү шинэ бүтээгдэхүүний илгээсэн Denk Pharma-гийн хамт олондоо маш их баярлалаа гэд өнөөдөр хүрэлцээрсэн уран зочиндаа бас энэ бэлгийг бас гардуулъя. За гэдэг чинь одоо сэргээш гэсэн үг тийм. За нөгөө сэргээхтэй нөгөө юм байгалийн чамаар нь хүний биеийг сэргээх юм үйлчлэлтэй бүтээгдэхүүн бас байх нэ гэсэн үг. За ингээд өнөөдрийн бас нэвтрүүлэгт манд хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд одоо бүгдээрээ энэ ярилцлагын араас явуулын хүн киногоо үзэгчтэйгээ хамтдаа үзцгээе. Нэвтрүүлгийн туршид хамтдаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдрийн нэвтрүүлэгтээ бид явуулын хүн киноны уран бүтээлчтэйг урьж халуухан яриаг өрнүүллээ. Энэ одоо ярианы араас та бүхэн маань бас явуулын хүн киногоос хүлээн авч үзээрэй. Дараагийн дугаараар эргүүлзье. Түр баяртай.